Сайн байна уу? Би эмч Рамирez өөр ангаах ухааны эмч бөгөөд манай баг Wellness Philippines юм. Би энэ байгууллагыг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч нь. Чихрийн шижин гэж нэрлэгддэг өвчний ач холбогдлыг бид ингэж ойлгож байна. Юуг төвөгтэй болгодог вэ? Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүст зүрхний дутагдал үүсч болно. Адрен бидний нэрлэж занснаар хөлн бадарч хараа нь бүрэлдэж байв. Филиппинд чихрийн шижин өвчний тархалт 72 байна. За, энэ өвчнөд нэрвэгдсэнд 8 сая орчим хүн байгааг харуулж байна. Энэ хувь хэмжээ байнга нэмэгдэж байна. Цусны бүлгийн хит их өсөлт нь биеийн эсэргүүцэл дутагдах гол шалтгаан болдог. Чихрийн шижин өвчний гол шинж тэмдэг нь цусны дах сахарын хэмжээ ихсэх бөгөөд энэ нь бие махбодод хангалттай инсулин үйлдвэрлэхгүй байх үед үүсдэг. Эсвэл биеийг дэмжих хангалттай инсулин хэрэглэдэггүй. Филиппинд байдаг чихрийн шижингийн хоёр үндсэн төрөл нь нэг өр хэлбэрийн чихрийн шижин юм. Дархлааны системэнд нойр булчирхаан эсүүдэд чиглэгддэг. Эрүүл бус амьдралын хэв маяг, чихрийн хит их хэрэглээ нь залуучуудын чихрийн шижин өвчнөөр өвчлөх гол шалтгаан болж байна. Залуучуудын чихрийн шижин өвчнөөр өвчлөх хоёр үндсэн шалтгаан нь эрүүл бус амьдралын хэв маяг, чихрийн хит их хэрэглээ юм. Хангалттай дасгал хөдөлгөөн хийхгүйгээр өөх тоос ихтэй хоол идэх нь илүү дэлжинг нэмэгдүүлэхэд хүргэдэг бөгөөд үүнийг хасах шаардлагатай. Бүлгийн хамаарал, инсулин хаана байна? Чихрийн шижин өвчтэй хүмүүс өдөр тутмын үйл ажиллагаанаас гаж нөлөө үзүүлдэг. Японы хамгийн анхны Эверест эм нь хамгийн сүүлийн үеийн нано супер каве технологи болох цупачийг ашигладаг бөгөөд энэ технологиг ашигласнаар жижиг нано хэсгүүдийг салгаж шимт ижээлийг биед шууд шингээхэд туслах болно. Учир нь энэ нь бидэнд уламжлалт бүтээгдэхүүнээс 10 дахин хурдан шингээх түвшинг 10 хоногийн дотор өгөх болно. Энэхүү тусламжийн бүтээгдэхүүнээс гадна бям гарагийн өвөрмөц идэвхтэй найрлага нь альфа-рукоситазыг дарангуйлж инсулины мэдрэмжийг зохицуулж, цусан дах сахарын хэмжээг бууруулах инсулин шиг үйлчилдэг короназолих бөгөөд энэхүү гоо сайхны бүтээгдэхүүн нь цусан дах сахарын хэмжээг бууруулж глюкозын шингээлтийг зохицуулахад тусалдаг. Үнийг витамины үн 12 витамин В2 ба эдгээр витаминууд нь цусан дах сахарын хэмжээг хэвийн хэмжээнд зохицуулж нэмэлт ижил болгон өгдөг тус бүтээгдэхүүн нь чухал амин дэмүүдтэй. Цагаан шулам эсвэл бид амплай эсвэл юм зэрлэг тайв гэж нэрлэдэг ургамлын ховор найрлагатай. Энэ нь жижиг бидний эрүүл мэндэд тустай. Эцэг их маань эрт дээр үеэс хэрэглэж байсныг санаж байна. За, энэ нь цусан дах сахарын хэмжээг бууруулдаг мэдээжийн хэрэг. Эдгээр нь цусан дах сахарын хэмжээг бууруулахад тусалдаг бөгөөд энэ нь үнийг витамин В12 витамин В2-ийн шингээлтийг зохицуулахад тустай. Эдгээр витаминууд нь биднийг эрүүл байлгах, цусан дах сахарын хэмжээг зохицуулах, чихэрлэг зүйлд дурлахаас сэргийлж одоо байгаа чихрийн шижин өвчний нөлөөнөөс хамгаалдаг.